Нүүрсний давхаргын метанхийн түлшийг хаанаас хэрхэн олборлдог вэ? Энэхүү байгалийн хийн олон сая жилийн өмнөх амьтан ургамлын үлдэгдлээс бий болж нүүрстэй зэрэгцэн үүсдэг метан хий юм. Ус болон газрын даралтын доор нүүрсний үеүдэд орших метан хий нь нүүрсний давхаргуудын анд цав нүксүүдэд хуримтлагдсан байдаг. Нүүрсний давхаргын хийн хайгуулын гол ажлуудын нэг нь сейсмийн судалгааны ажил юм. Ингэхдээ энерги үүсгэгч газрын гүнд долгион дамжуулж өөрөөр төрлийн чулуулгын давхаргуудаас ойсон долгионыг ашиглан газрын гүндх давхаргуудын 3 хэмжээст зураглалыг бий болгодог. Нүүрсний давхаргуудыг уламжлалт босоо цооногийн өрөмдлөгөөр нэвтэрч зарим геологийн таатай нөхцөлд нүүрсний үеийн зузаанаас хамаарч хэд хэдэн хэвтэй цооногийг өрөмдснөөр хийн гарц хамгийн их байна. Хий олборлого үе шатны 300-аас 1500 метрийн гүнтэй цооногийн өрөмдлөгөөр эхэлнэ. Олборлолтын цооногийг ган яндангаар бэхэлж цементэлснээр дээд хэсгийн ус дуй давхаргаас бүрэн тусгаарлаж хамгаалдаг. Дараа нь нүүрсэн дэх нүкс үеийг нээнэ. Энэхүү олборлолтын бүсдэх нүүрсний үеийн даралтыг саармагжуулснаар түүнд агуулгадж байгаа хий болон ус нь цооног руу дамжин орно. Агуулагч нүүрсний үеийн байршилд хүчил төрөгч гарахгүй, гэмтэхгүй. Хий болон ус нь цооногоор дамжин гадраг дээр гарч ирнэ. Олборлолтын эхэн үед ус шавхагдах бөгөөд улмаар усны гарц багасж, хийн гарц нэмэгдэнэ. Гүнээс шавхагдсан эрдэсцсэн усыг цэвэршүүлж, газар тариалан эрчим хүчний үйлдвэрлэл гэх мэт салбаруудад ашиглах боломжтой. Хийг боловсруулах үйлдвэрлэлүү хоолоогоор холбож, хийг шахаж, усгүйжүүлэн бохирдлыг гадагшлуулна. Бэлэн болсон хийг хийн хоолоогоор дамжуулан дотоодын болон бусад зах зээлд нийлүүлнэ. Бусад байгалийн хийн адилаар нүүрсний давхаргын хийг халаалт болон ахуйн хэрэгцээнд ашиглана. Нүүрсний давхаргын хийг цахилгаан дулааны их усүр болгон ашиглах бөгөөд ихэвчлэн том цахилгаан генераторуудын түлшинд ашиглаж эрчим хүч үйлдвэрлэнэ. Ашиглаж байгаа технологиос хамааран байгалийн хий нь одоогийн уламжлалт нүүрсэн цахилгаан станцуудаас 50-70% бага нүүрс төрөгчийн давхар эсэл ялгаруулдаг. Хөдөө орон нутагт нүүрсний давхаргын хийн бүтээн байгуулалт нь хөдөө аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйтай зэрэгцэн үйлдвэрлэл явуулах боломжтой. Нүүрсний давхаргын метан хийн үйлдвэрлэл нь хатуу шатах ашигт малтмлын үйлдвэрлэлтэй харьцуулахад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бага бөгөөд олборлолтыг ил уурхайн аргаар бус цооног өрөмдөх замаар олборлоно. Нүүрсний давхаргын хийн гадраг дээрх үйл ажиллагаа явагдах талбай нь нүүрсний ил уурхайд шаарддаг талбайн 15%-аас бага талбайг эзэлдэг. Тус салбар нь нүүрсний давхаргын усыг цэвэршүүлэх, усны найдвартай их усүр болгон хувиргах зэрэг байгаль дээлтэй хэрэглээг эрэлхийлж байна. Энэхүү цэвэршүүлсэн усыг нүүрс угаах, хөдөө аж ахуй, газар тариалан, яаралтай галын усан хангамж, цахилгаан станцын хөргөлт зэрэгт ашиглах боломжтой. Эрчим хүч нь бидний амьдралын бүхий л хэсэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, байгаль орчны асуудал санаа зовоож буй энэ үед нүүрсний давхаргын метан хийг бодит ажил болгосноор эрчим хүчний шинэ их үүсвэртэй болох болно.